Цэцгээ одоо л яах вэ? Ээж аваар чинь мэдвэл алнах та. Гэхдээ тэгээ юугаа бодож исэн хүүхэд вэ? Наад тарих толгой чи ажиллаж байгаа юм уу? Одоо тэгээ наа сургууль соёлоо яах гэж байгаа? Гэхдээ өшнөө жил чиний төлөө баахан хөдөлмөрлөлөө хайрын хүч. Чи наа тарих толгой чи ажилд юм уу чи юугаа бодож исэн? Эцэг хэр боддгоо юм чи одоо? Ямар дүүрцэн толгойтой хүүхэд хэр юм байдаг вэ наа? Арай л гэнт урам угарч. Хойлоо ерөөсөө юу яалах ч юм. Та хоёр ер нь ихтгэлтэй байна уу? Энд чи хүний амт холбоотой зүйл шүү дээ. Тэгээ одоо яах юм бэ? Энд чин тоглоом биш. Чи бид хоёрын хайрын хүүхэд. Цэцгээ. Би чам тартай. Чи итгэлтэй юм. Монгол улсад жилд 4,000 орчим охид төрж байна. Түүний 74% нь өрх толгойсон ээжүүдийн тоог нэмж байдаг. Энэ тоо буураагүй хэвээр байгаа. Энэ бол маш их тоо. Зөвхөн төрсөн охидын тоо шүү дээ. Үүний цаана үр хөндүүлж байгаа маш олон охин байна. Үр хөндөн гэдэг хамгийн аимшигтай аллага. Хайр бол тоглоом биш.